Сайн уу царайлгуудаа Юки хаши согта тавтай марил. Кино маань дээрэмчдийн бүлгийн боосын хөө нэвширтлээ задуулсан царайтай аав дээр ирж байгаагаар эхэлдэг. Аав нь чуурлан өөрийн залуустайгаа хамт зодсон хүүхдийн караоке руу очлоо. Тэгээд дуулж байгаа дууг тасалсан чинь ямар тэжэргүй юм бэ? Нэг дуу дуулахгүй гэж шүү. Чи ягаад манай хүүг зодож байгаа юм? Яг үүндээ танаа хүч өөр эхэлж намайг цогсон штэ гэж хэлээд явах гэтэл дэрмийн бүлгийн босс туслахуудаа хандан наад хүүгээ сургаад өг. Нөгөө хүүчин бүр айсан шинжгүй баахан булаа залуусыг ганцаараа голт нэргэж нэвширтлэн зодож өглөө. Зодож дуусныхаа дараа хөгшин настай хүмүүс ингэж зовоож яадаг байна гэд бүр ёжлоостой. Толгойлогч маань бүр шоконд ороод чи манай бүлэгт илсүүл яасан юм? Би ч амд их цалин өгөн шүү гэхэд хэрэггүй би хангалттай их мөнгөтэй гэд яваад өгдөг. Ийсүү аавынхаа өмгөөлөгчтэй уулзахад аав нь хүн дээр өвдөөж хид хідэн хагалгаанд орсон боловч би ногцсон мотож нас барч л дээ. Хүүдээ болон эргэн тойрныхоо хүмүүст нууцлахыг хүсэж оршуулганда хэнийг ч ирүүлээгүй юм байна. Ийсүү ч аав угийн ламид байхдаа намайг анзаардагчгүй, бүр тоодогчгүй л байсан штэ. Өгөхтэй хүртэл юм хөгийн зан гаргаад үнэхээр хуваа хичээсэн хүн юм. Аавынх нь өмгөөлөгч түүнд гэрээсэл уншиж өгөх ба бархын ахлах сургуулийг өвлүүлэн үлдээжээ. Уг сургууль нь Солонгостой хамгийн нэр хүндтэй хувийн сургууль юм байна. Төгсөгчд нь гадаадын алдартай их сургуулиуд болон Солонгосын топ 3 сургуульд ордог. Соёл шинжлэх ухаан, урлаг, биеийн тамир гэд бүхий л төрөлд хэрэгүүлдэг алдартай сургууль юм байна. Энэ хуульч өөрөө бүр 12 дахь төгсөгчнгээ боддоо хүү юу вэ болил доо аавд entertainment компани зочид буудалгээд зөндөө л олон зүйлс хахад надад ийм хогийн сургууль үлдээгээд ахтаа яадیں۔ Зүгээр бэлэн мөнгөөр гэрээслээ авчихыг гэсэн чинь хуульч чи ямар интернетээр дэлгүүр хийж байгаа штэ аав чи хамгийн хайрладаг сургууль байсан шүү дээ. Ийсүүч хариуд нь тэр тусмаа би энэ сургуулийг чинь үзэн ядаж байна гэснэ. Байц та. Гэхдээ би өөрийнхөө дураар удирдах болох уу? Хуульч хариуд нь нэг болцолтой заавал сургуулийг өөрөө төгсөх ёстой. Ийсүү маань аавынхаа зураг руу харснаа. Намайг боловсруулаад ялгаж яах шив. Муу хөгшин үнэг. Би таны хамгийн хайртай сургуулийг чинь юу ч хүсвэрүүлээд өгье дөө. Ийсүү эхлээд өөрийгөө нууцлан сургууль шилжиж ирлээ. Багш нь манай сургуульд ирэх амаргүй дээ. Чи өмнө их алдартай байсан баха гэд хүүхдэд танилцуулахад багшигаа төлгснээ. Хөөе муусан бацаануудаа. Өнөөдрөөс би танаа сургуулийн удирдагч. Би бол ялагдахыг мэддэггүй хүүхэд. Эсэргүүцэж байгаа хүн байна уу? Хүүхдүүд хөөгчиж галзуу юм а гэд алга ташаастай. Жиан гэдэг охины хажууд багш нь судал зааж өгөн суулгалаа. Тэр охиныг ийсүү харснаа ямар уйтахтай царайтай охин бэ? Энэ сургуульд хамгийн алдартай нь хэн бэ? Юу гэнэ? Би нэг асуултыг хоёр хэлдэггүй. Хэн хамгийн алдартай юм бэ? Жиан охинч хариуд нь манай сургууль тийм байдаггүй штэ л гэлээ. Ийсүү маань Бурам гэх хүүгэн рүү зааснаа тэр хамгийн хүчтэй нүг гэхэд Жиан хөөе Бурамаа чи зодлож чадах уу? Чадахгүй штэ би зодоон гэдгийг зэвсэгч мэдэхгүй. Нэг нүдний шилтэй хөөхөд ирснээ май шилжиж ирсэн сурагчаа гэд амттан өглөө. Ийсүү маань ч дотроо хөөх мэд талхыг зөөдөг хөөхөд өөрөө надаар хүрээд ирдэг юм байжээ. Би ч ястаа үнэн кул залуу юм а гэд хөөрөстэй. Бүр даварчсан. Хөөе би кремдээ далхан дургу. Чи надад өөр юм аваад ир гэсэн чинь нөгөө хүүхэд чинь за энэ манай сургуулийн хамгийн амттай пиццатай талах. Би найз болоход чинь тэмцэх нь эдэрэ найзаа гэхэд ийсүү тонилж үз. Би энийг чинь идэхгүйгээ шидчихлээ. Энэ хүүг хусан гэдгийм байна. Хажуунаас нь Жиан босч ирснээ чи одоо ямар бүдүүлэг амтан бэ? Чамтай найз болох гэж хичээж байхад нь хүний сайхан сэсэл рүү уц цацаж болдгийм үү? Ийсүү ч уурлан ердөөл юм уу хогийн талах штэ намайг идгээд эн чи хүчлээд байгаа зү. Жион хамгийн сүүлд үлдсэн нандан талах заа юу? Чи хусаанаас уушлахгүй. Чиний хайгаад байсан атман чинь би байна. Чи ялагдах дургу гэлөө. Муу шалтан бацаа минь чи намайг барах юм уу? Дээвэрлүү хүрээдэр гэж шүү. Нөгөө охин хичээл удахгүй завсарлах гэж байна. Их чин тэрнээс өмнө чамайг сургаад өгье гэд додгор дээвэр дээр гарлаа. Тэгсэн сургуулийнхан сурагчид ийсэг өргөж аваад л алтан хоох нэвтрүүлэг байдаг да асуулт асуугаад сурагчид төрүүл самбар дээрээ бичиж өрсөлдөг тэмцээнээр тулдаг болчээ хөрхий. Асуултыг наавынх нь хуульч асуух бөгөөд хөрөнгө биер санхүүтэй холбоотой асуулт асуутал солонгосоор яриач би ойлгохгүй байна гэж ийсүү хэлэхэд сурагчид түрнээс хойш солонгосоор ярьсан штэ гэд шоолж өглөө. Ийсүү ийм юм гэж юу байсан юм шал утгагүй юм зүгээр эр хүн шиг үзэлцгээгээд Бурам руу дайрахад энд ингэж үздэг штэ хоёулаа код бичиж өрсөлдгүүл гэж ийн. Ийсүү галзуурах шахан Бурамыг заамтахад хуульч болохгүй гэж дохилоо. Ингээд Ийсүү бууж өгч Жиан ялсан гэж сурагчид үзэн бөөн баяр хөөр.
Аавынх нь хуульч түүнд хандан аавчин гаргасан санаа хүчрхийлэл сэргийлэх хамгийн шилдэг арга бол асуулт хариултын тэмцээн. Санаж яв. Чи өмнөх сургуульдаа хүчрхийллийн хороонд дуудагдсан шиг энэ сургуульд ийм асуудал үүсэх юм бол би чамд тусалж чадахгүй шүү л гэлээ. Нөгөө хосоо ахаад л баахан амттан бариад ирдیں۔ Чихэрлэгийн мэдвэл сэтгэл санаа чин дээрдэн гинэ. Хөөхөн юм аа нөө сэтгэл. Хажуугаар нь жиё өнгөрч яваад шоолонгоо харцаар хардаг. Исо Жияны тухай бүхний надад хэлээж гэхэд хосоог Жион бол бүх зүйл нөөсийгүү манай сургуулийн 1-р байранд ордог хичээлдээ үнэхээр төгс. Биш тийм зүйл ш сул талыг надад хэлээд гэлдээ. Түн сул тал байхгүй штэ. Бараг хүн биш хаа үнэхээр төгс. Хосоог чи чинь тэнийг юм уу? Чи арай түн цайн биш үсттэй. Тийм би Жион цай. Исо гайхсан харцаар харан чамд яагаад бүх зүйл юм хялбар байдгийг. Хосоог хариуд нь магадгүй чи ч гэсэн түн сайн болох байхаа л гэж юм. Англи хэлний хичээл ороход Исо маань задлалтгаас өөр зүйл мэдэхгүй учраас хариулж чаддаггүй. Хажуугаар нь Жион ус цаас англи хэлээр боловсролын системийн талаар яриад л аргагүй л 1-р байрны сорогч юм. Цайны цаг болоход сорогчид бүгд нь үнтэй хавч өгдөг юм байна. Иймдээ хоол бидэнд өгöd байхаар цаан чин төсөвчин хүрх юм уу гэхэд манай захирлын харь ийм л агуу. Канадаас авчирсан үнтэй хавч. Бас сонгодог хөгжим сонсдог дахиа болон органик хүнсээр хоолоо бэлтгэдэг гэж шүү. Харин буран маань шинээр ирсэн сурагч өөрийгөө жоохон илэрхийлж чадахгүй ах шиг байна. Муу хүүхэд биш юм шиг байна. Жион хариуд нь чи түрүүн заамд болчгаад ухаан ороогүй юу? Хараа чин танхаа хүүхэд байгаа эцтэй. Мису гэдэг охин хажуунаас нь угаасаа энэ насны хүүгүүд ийм байдаг юм ба. Үнэхээр царайлаг. Түүнийг харахаар адреналин, окситоцин, допамин гэл бүгд ялгараад тархинаас минь асар их энерги өгсдөг. Ису маань ганцаараа хоол идээ суужсэн чинь илдэг хусааг ахин хүрээд ирдэг. Ёо, чи ястаа бууж өгөхгүй маа. Надтай тийм их найзууд болохыг хүсэе юу? Тийм. За тэгвэл би хоол идэхдээ юм ярьдаггүй энэ чи чимээг байгаарай. За ойлголоо. Сургуулийн эрхлэгч рүү Ису хоолоо өөрчлөх програмаар залгаад сурагчид ямар үнэтэй хавч өгдөг юм бэ? Маашнаас хоолоо соль. Миний мэдээ газар байгаа. Энэ бүгд ч мөнгө өргөдөж байна гэж захирлын хоолоогоор ярьдаг. Түүнээс гадна би ч гэсэн чамд цалин өгдөг чи мэдэж байна уу гэхэд эрхлэгч үгүй захирлаа нэг шөнийн дотор яаж салах юм бэ? Тооцоо санхүү нийлүүлэгч гээд олон зүйл байгаа шүү дээ. Дуугүй чи миний үгэнд ор гээд таслаад орхилоо. Маргааш болоход Исугийн сонгосон тэнгисийн цэргийн хамгийн хямд хоолоор сольжээ. Бүүр тэнгисийн цэрэг хажуугаас нь хоол яаж идхийг нь хурдан идэхэд нь зааварлаа зогсож идэг. Нэг охин халбгаа шидэд хараал идэж энэ хоол чи юм уу би идэж чадахгүй. Цэрэг болж тогломоор байвал чи өөр газар очиж тоглох гэд дунд хуруу гаргаснаа урлаад явчихдаг. Энэ охиныг Сара гэдгийм байна. Харин Ису захирлын өрөөнд хаалгаад өгччгээд ганцаараа сайхан бүргэр идээд сууж идэг. Дөрөвний дунд хуруу гаргадаг халбаа шидэд уурлаад явсан Сара гэдэг охин байна штэ. Шууд ээжийнхээ зочид буудлын руу залхаад рестораны шилдэг тогоочийг дууджээ. Аргагүй л Баяалын охин юм. Баяа охин болох Сара Эбин гэдэг охины дуудснаа. Маргааш нь сургуулийн ологчид даагаарэ. Танаа авч манай ээжийн компанид ор ажилладаг штэ. Чи нийгмийн халамжаар орж ирсэн ядуу юм бижиж уур амьсгал битгий эвдээдий. Зүгээр инээдээ. Энэ үеэр сургуулийн шилдэг сурагч Жион ирээд чи тэндүү даварч шүү. Хил хязгаараа мэдэж бостой харилцаж сураарэ. Чамайг би сургуулийн хүчирхээлийн хороонд мэдэгдэж чадан шүү. Сара хариуд нь тэр хороог би уг нь их хөгжилтэй гэж батсан чинь намайг яагаачгүй штэ. Чи өөрөө сурагчдын зөвлөлийн дарга юм бэж сургуулийн болцоход байхад юу хийсэн юм гэж бүр ёжлоостой ямар зөвөө охин бэ? Нөгөө бөдөөлөг Сарачин өргөслөөлөн чи ч гэсэн нийгмийн халамжаар өнгөө сурч ээж битгий одроод байгаарэ гэд хоорондоо бүр зодтолдох төглөө. Одоо сургуулийн жихэн зөрчилдөөн илэрч эхэлж байна. Өргөлж дэлгүүлдэг Эбин сурагч сургуулийн дээвэр дээр амиа орлох гэж зогсож байлаа. Манай өв залгамжлагч Ису ирснэ. Уушлаарай нэг юм асуучих уу? Чи он сурдаг төгсөөд нэр хүндтэй сургуульд орно. Дараа нь бас сайхан ажилд орно штэ. Тийм байж яагаад ийм үйл хийх гэж байгаа юм гэж хэлдэг. Үнэн шүү. Ой готом бяцхан араатнуудаас болж гэрэлт ирээдүгэ битгий баллаарай. Амьдралд үзэж харах сайхан зүйлс маш олон биш үү? Эбийн хариуд нь тэр чин тэгээд юм чухал гэж юу? Миний хувьд өдөр бүр тамшигл байна. Гэрийнхэн намайг энэ сургуульд явж байгаа гэд надаар их бахархдаг. Гэхдээ намайг ингэж авч яхад хин ч анхаардаггүй штэ. Энэ сургуульд өнгөө явж байгаадаа таларх сургуулийн захирал надад тусалсан гэж ээж байнга хэлдэг. Болохоор Сарагийн ээжийн компанид ажилладаг гэд би Сарагийн өмнө бүхэлцэх ёстой юу гэд баахан юм ярьж хахад Ису бүр тоохгүй унтаад байж идэг. Тэгснэ удахгүй би энэ сургуулийг сүрүүлнэ. Яаж гэдгийг мэдмээр байгаа л буугаад ир. Ингээд ашгүй Исуг маань аварч чадлаа.
Энэ бүхнийг холоос хүүхдүүд харсан учраас Иесус сургуультай од боллоо. Бүгд л чамаар бахархаж байна гэлээ. Харин танхаас ярэ ойр дууртай байгаа шалтгаан нь золдож чаддгүй ухаалаг царайлаг Бураам гэд хүү байдаг та. Түүнд царай асглээ ичлээд хаягдсан юм байна. Бас Бураам сэрэд хандан чи зарим хүүхдүүдийг халамжаа сурч байгаа гэж дээрлэх хэрэггүй. Чамд онцгой зүйл юу ч байхгүй. Чи зүгээр л дээрлэж охин гэж хэлсэн юм байна. Энэ үчинээр ёсон багш ажилд орлоо. Түүний өрөөг бол тэнийг амьдрахгүй байцгаая. За тэгэхээр хүүхдүүдээ элдэг амьдрээ, зөв амьдрээ ямар ч хэрэггүй зүйл шүү. Дараахан хосоог дээр ирснээ. Би таалагдгүй хувцас авсан бол яаж буцаах вэ? Чи хариул да. Хосоог айж чичрэн уушлаарай энэ хувцсыг буцаах гэсэн юм гэж хэлнэ. Ёсон багш хариудна. Намайг дагаад хэл. Игчгүй анх удаа хувцас зарж байгаа юм уу? Яагаад байгаа? Хөөхий хусааг дагаж хэлэх гэж чадахгүй ээрч мураад багшаа би чадахгүй нэ гэхэд чи ийм янзаар 1000 оны жамс буцаад чадахгүй дахиад хэл хөөхий хусаагийг маань уйлуулад орхилоо. Иесвч боломжийг ашиглан сургуулийн номын санд бүр баарны гэрэл тавиад клуб болгоотглоо. Хүүхдүүд нэрээ хоромхон зурдал хүчээ алдаж байна шүү. Яаж халгалтандаа бэлдэж чаднаа гэд бүр баярлаастай. Эбийн ирж амийг нь аварсан талхлаа гэж хэлэхэд Иесус дахиж битгий өөхөх үйлдэлийгээрээ амьд байна гэдэг чинь сайхан шүү дээ. Үргэлж ямарын сурах штэ. Эбийн ч баярлан чи үнэхээр сайн хөхөд бололтой гэхэд манай Иесус асгад сутгаа дотроо бол мэн чин хуучин атман байлаа штэ гэж бодоостай. За тэгээд өргөжлүүлээд Эби маань Иесусг дугаараа өгчих гэхэд би ч ам сайхан сэтгэлтэй болоод дугаараа өгөөгүй шүү. Аюултай зүйл ахаад болохыг л дугаараа өгч байна. Эби маань их хөрхөн инээмсэглэнэ. Чамд жас миний тус хэрэгтэй бол хэлээрэ. Чи сургуулийг сүрүүлнэ гэсэн биз дээ. Өмгөөлөгч маань Иесустэй уулзаад чи одоохондоо албан ёсны захирал болоогүй. Төгсөх хүртлээр хүлээх хэрэгтэй. Юу хачин эмэгтэйг багшаар авчихсан юм. Иесус үгүй ээ. Яах вэ? Би хүүхдүүдийг хатуучлалтай болгомоор санагдаад л. Аавынх нь хуульч түүнд хандан аав ах чинь өчигдөр ирсэн. Аав чинь компаниг удирдахаар болсон. Бас энэ сургуулийг давхар захирлаар ажиллах хүсэлтэй байгаа. Эртнээс л өөрийн болохыг хичээдэг байсан шүү. Анхааралтай байгаарай. Өдөөс салгатгаад киноны ихэнд гарсан Иесус одуулаад исэн Духи гэдэг хүү тагаа найзуудтайгаа уугаад сууж байлаа. Нөгөө найзууд нь танаа босс аав сайн сургаж өгсөн гэлөө Иесуг чи бүр өвдөс өдүүлсэн гэсэн те. Чи одоо аав шиг мапийн бас болно нэстэ гэхэд тийм ээ л гэлээ. Нэр дөрөө бодоод худлаа яриад сууж илаа. Хөөхөдөө. Иесус маань хичээлээ тараад явж байтал хуучин тагаа найзуудтайгаа таарчихлаа шүү. Оо энэ мө одоо бүр форум өмссөн инээцэн явж идэг. Чамаа дуухи өвдөс өдүүлсэн гээдтэй гэхэд дуухыг өрөвдөөд Иесус маань хариу хэлсэнгүү. Энэ үеэр шин сургуулийнхын найзууд болох Жион, Бурам, Месүг, Хусаг дөрөв хүрээд ирлээ. Нөгөө танхаачууд манай Иесугийг өдөөдсэн чинь Жион дундуур нь орсноо. Та нарыг би хараагүй царайлъя. Одоо яваад өгдөө. Нөгөө залуус юу вэ? Юу игдүүдээ хөөх охин бэ гэд бүр шаалаастай. Тэгсэн Жион ч бүр такондыг өвшгөлт хийгээд нөгөөхэд гайхан зэрэгцээд зүхтаад явчихлаа. Хөөхий дүүхий ганцаараа айж үлдэхэд тамхи бол эрүүл мэндэд муу шүү анинд одоо явдаа гэдیں۔ Өөрийгөө сургуулийн ятман гэж хэлдэг нь бараг үний юм шүү дээ. Жионы хувьд багасаа такондоор хичээлсэн ба бүх алтан медалуудыг түүжээ. Жион Иесусд хандан чамайг яагаад төчрөхөд царайлгийг чинь ойлголоо. Чи өмнөх сургуультай дээрлгүүлдэг байжээ. Одоо өөрийнхөө 50 зарагтай байж болно. Иесус манч уурлан би тийм биш шүү дээ. Би атмаа штэ гэд хэлэх гэсэн чинь огт яриаг нь сонсдоггүй. Энэ үеэр Эбийн хурч ирээд хамтдаа өдрийн хоол идэ. Чиний ачаар миний сэтгэл санаа 50 байдаг болсон гэд бас ханд хаяастай. Багш нар хоорондоо Иесугийн талаар ярилцаж ерөөсөө ямар ч анхан шатны үндсэн суурь мэдлэг байхгүй. Хэлний сонсох чадвар нь жалга. Энэ сургуульд яагаад тэмцсэн юм бол тийм шүү арай шин захиралтай холбоотой юм биш үү гэж англи хэлний багш хэлэхэд босоод багш нар за та арай л их дараамаа үзчтэй гэд инээлдээд өнгөрлөө. Жион харин номын санд Иесус зориулан хөгжилтэй арга барилаар хичээлээ ажиллахад нь туслаад байж илаа. Эбийн Иесус дээр ирснээ чиний хүснээр сургууль сүрч байгаа юм биш үү? Сургуулийн брэнд авсан хоолыг өгөө байлсан. Мэдээж баяалын хөвгтөө цэргийн хоолыг яаж идэхвүлээ? Халамжаар сурдаг хөвгтүүд л идэв штэ. Энэ мөчөд Жион гэрээсээ хоол авчраад бас идээд сууж идэг. Иесус аавынхаа хуульч дээр ирээд энэ сургууль чинь наа чи хүмүүс сурдаг хүүхэд алга. Заавал онд сурж ээж төгсөх юм байна. Та нарын гол зорилго чи энэ юм уу? Би энэ сургуулиас чинь гарлаа. Яг энэ үеэр аав ахтайгаа таардаг. Аав ахын дунд хандан аавыгаа алдаад ухаан ороогүй юу гэхэд гүйлдээ өөрөө манай аавын ачаар олж авсан компани аятайхан аваад яв. Бохор амьдралтай дээрээс нь шуналтай гэд хоорондоо маргалтаж өглөө.
Эсогийн хувьд хуучин сургууль нь өөрийг нь эхэлж хүүхдүүд үдсэн бахад хүчирхийллийн хороонд дуудагдаад аав нь хуралч болоогүй шийдвэр нь гараагүй байхад манай хүүг сургуулиас гаргаж өгнө үү? Миний буруу гэж хэлжсэн байна. Хүн бүхний хүндлийг хүлээсэн хүн байсан ч миний хувьд аав маань хизээж тийм байгаагүй гэж аавгаа маш ихээр үзэн яддаг. Эсо гониглон бараанд норон алхан явж байтал Жион түүний дээр шүхрээрэн хүрээд ирлээ. Удахгүй улирал дундын шалгалт болох нэ. Чи юуны төлөө ингэж хичээдгийн гэхэд би ийм ч болж мөнгө их олноо. Бидэн шиг ядуу айлын хүүхдүүд ямар өв залхамжлах компани гэж байх вш. Өдөрдөө солигдоход эрхлэгч маань сурагчдын зөвлөлийнхнийг дууджээ. Танхаас эрэгийн ээж ирж манай охин Америкт сурах боломжтой байсан ч өөрийнх нь хүслээр би энэ сургуульд оруултал юун хачин хоолунд өгөөд ядуу сурагчтай хамт сургаад байгаа юм бэ гэж уурлаа. Жион хажуугаас нь уушлаарай сургууль хал ирэх хүндэд нөлөөсөнд ямар надад арт тал гэж байх вштэй. Том хуулийн баримж байх вш. Сайрагийн ээж уурлан чи өнгөө сурдаг юм байж зүгээр дугаа да. Бураам хажуунаас нь танаа охин Сара хичээлээ олготож хийдгүү хүн дээрлэхэд л явж идэг штэ. Баяалын хөлт гэхээр тийм байж болох уу? Сарагийн ээж Бураамаа би танаа ээж аавыг танин штэ. Чи ч гэсэн дээд дааны баяалын хөлтөж яах гэж ийм охинтой нийлдгийг. Энэ үеэр Исогийн аав ах нь ороод ирлээ. Аав ах нь сургуулийн захирал болохоор нэрээ дэвшүүлсэн бөгөөд Сарагийн ээж нь ч гэсэн дэмжиж байгаа юм байна. Нөгөө танхаасаараа бас л хөөрхий эбинийг маань ахин дээрлэхэж хамаг нүүрний бодгийг нь унгааж чи нүрэ бодох хэрэггүй штэ гэд бүр дээрлэхэж өглөө. Энэ үеэр Эзүү бичлэг хийж аванга чич камер цан харагдаж байна шүү. Яагаад түүний дээрлэхдгийг? Яхав дэ харсан таалагддгүй юм гэхүдээ. Ядуу имиж бардам харцтай. Миний зарлганд ч гүйдэггүй. Чи зүгээр л түн татаахдаг юм шүү. Өөнийг сансан Сараач хинч намайг дийлэхгүй гэд орлаад яваадагдаг. Эбийн чамд маш их баярлаа гэд Эсөөг тэрвэрэн авлаа. Дөр солигдоход бөөндөө Жионы ээжийн хоолны газар ирлээ. Дагбогийн үнэхээр амттай байдаг. Бураам та дагбогийн ямар жараар хийдэг юм бэ хэлээд өгөл төө. Чи манай хөргөн болол хэлж өгье гэж тоглоход дуртаяа боломжтой л гэлээ. Исүч тэр хоёрыг хараад хардаастай. Арайн эрхлэгч болон бусад багшийг Исүгийн авгах дуудаж уулзаж өөрийг нь дэмжихийг хүсдэг. Дараагийн өдөр болоход хуульч маань Исүг нэгэн байшин руу дагуулж ороход Жионы гэр байлаа. Жион хуульчийг Хван багш гэж дууддаг. Исүгийн аав буюу өмнөх захирал Жионы амьдралын нөхцөл байдлыг ойлгоход хуульч буюу Хван багшаар өнгөө давтлаа өгүүлж байжээ. Жион Исүд аавынхын тухай намыг гаргаж өгөөд чи ч гэсэн уншаад үзэлтэй. Наа чи ядуу охин сайн боловсрол олгоход тусалсан. Үнэхээр хүндэлмээр хүн шүү. Исү маань уурлаж гадаа сайхан харагцсан хүн бүр сайхан хүн байдаг юм уу? Наадах чи маг зуусан хутлаа хүн гэж уурлаа. Жион хариуд нь чи тэгвэл өргөлж хүчтэй царайлдаг хэрнээ бусдын төлөө явж исэн удаа байгаа юу? Хүний шөмжлөхөөс өмнө өөрийгөө л хичээ. Тэгэхгүй бол чи олж авсан мэдлэг боловсруулчгүй хүнийг ардуур нь мосон л хүн болно шүү. Исү маань уурсан ч гэсэн маргааш нь Жионы хажууд суулаа. Жион яах гэж ирэв? Исү чи хүн шөмжлөхийн өмнө өөрийгөө хичээ гэсэн биз дээ. Тэгээд л би шалгалтандаа бэлтэх гээд шалгалтаа амжилттай өгч чадахгүй бол энэ сургуулийг төгсөж чадахгүй штэ. Ингээд манай хоёрын хамтдаа дотн сууж яхахыг Бураам хараад хартаж өглөө. Бураам болон Исү хоёр хамтдаа сакс тоолж дуусны дараа Исү чи зүгээр л энийгээ зогсож байдаг тэний залуу шиг байсан чи маш сайн сакс тоглодог юм биш үү? Бураам хариуд нь би ч гэсэн чамд энийхээс өөр зөөлгүй тэний залуу шиг харагддгүү. Чи Жион цай юм уу? Юу гэж дэ хичээл давтахад мэл тосолж байгаа юм бөө санаа зов. Энэ өдрөөс хойш Исү маань хичээлээ шаргоо бэлдэж оноо өдөр их тусам сайжирч бүх хичээлдээ олмол дуртай болж байлаа. Шалгалтын өдөрч болж эхний шалгалтаа амжилттай өгөөд дараагийн шалгалтаа өгөх мөчөд Жион сурагчийн хар хөлсөн цутгаж нүдэн бүрлэлсэн ч тессэн боловч ухаан алдаа дунчдаг. Исү Жионыг өрөн имлэгт авчирлаа. Жион сэрээд ээжээ миний шалгалт яасан бэ гэхэд миний охин юу ч бодохгүй тайван амартаа. Жион гониглан хөнжлөө нөмрөн мэгшин уйллаа. Шалгалтаа өгч чадаагүй учраас хүчингүү тооцож анх удаа нөгөө танхаасаараа нэгдүгээр байранд ордог. Сара баярлан найзуудтайгаа баяраа тэмдэглэж сууснаа өөр хүнийг дуудахуул гэлээ. Ингээд Жионы ээжийн дагбогны газраас хоол захиалаад мэдээж хүргэлтээр Жион хүрээд ирэхэд бид нар над хогийг ч идэхгүй штэ. Нийгмийн халамжийн хүрээнд сургуулийн охин тусалж ял гэж бод. Жион ч уурлан хэрэггүй би мөнгө чинь буцаагаад өгье гэснээ хөөрхийн мөнгө нь хөрдөггүй. Энэ үеэр Сара өөрийнхөө сайн Бураамыг ч гэсэн дуудсан учраас Жион бит хоёр өөр төвшин гэдгээ андуурчаа гэд Бураам дурлан яваад өгдөг. Бураам Сарад хандан чи юу н яах гээд байгаа юм гэхэд Сара би чам руу зөндөө зарлахад аваагүй ирнэ. Жионыг сагцсан гэж чамд худлаа хэлэхэд чи ийм хорд ирж байгаа юм уу? Би нэгдэрээр нь орсон штэ. Надад баяр хүргэлдэ.
Бураамж тоохгүй уцаарлаад яваад өгдөг. Жиа маань ээжийнхаа хийсэн баахан догбогийг хайж чадахгүй ээжтэй харуулвал гомдно гэж бодоод шаналаа сууж исэн чинь Иесус ирээд сайхан идэж өглөө. Ээж маань баян байсан бол ажил хийж заахгүй байсан бах та гэхэд Иесус харин сайхан хоол хийж чаддаг ээжтэй байна гэдэг чинь азтай шүү. Манай ээж тийм биш байсан. Ээж нь сонсвол гомдно доо. Иесус манай ээж аль дээр нас орчихсан. Намайг уушлаарай. Зүгээр дээ зөндөө одож байгаа болохоор одоо ч тайвширчтэй. Чиний ачаар харин ээжигээ ахин саналаа. Жиан ухаан алдаж унсан шалтгаан нь түүний ээжийнх нь өгсөн цайнаас нойрны им илэрсэн бөгөөд байн гудаг цайнаас нь яагаад ийм зүйл илэрснийг олох маш хүндрэлтэй байлаа. Иесус нөгөө хуульч ахаараа дамжуулан хонглын камер шалгуулахад сэжилсэн Сера ангиас гараагүй байдаг. Харин тооны багш Жионы савтай цаг аваад ангиас гарч байгаа дүрс нь үлджээ. Иесус маань тооны багшийг дээвэр дээр дуудан бүх булгааг нь хэлэхэд хэн болоо чи миний зам саад болж байгаа юм гээд чи бүр үхгээд манай Иесусыг хоолойг нь боодیں۔ Иесус хуучин сургуультай атман байсан болохоор багшийг дэлэлгүй л яах вэ? Энэ үеэр хоёр охин дээвэр дээр гарч ирэхэд Иесус намайг зодсон гэж багш гүрэлээ. Эрхлэгч би анхудаа багшаагаа зодсон тохиолдол харлаа гэхэд тооны багшид Иесус хандан би таны бүх үн дүрхийг илчилж чадна шүү. Яхаа өөрөө мэдэрэй л гэлээ. Энэ үеэр аав ах нь далимдуулан түүний зохиход та боловсралтай хүн байж амнаас ч илүү гарчин эхлээд хөдлөх юм а. Хүүхдүүд намаа баяал төрсөн гэж атаардаг байсан ч надад гутмаар санагдаг байлаа. Миний түргэн зан удмыг бололтой гэд яваад өгдөг. Мааш болгоод дахин шалгалтын хуваар гарчээ. Сарай уурлан чи хэн болоо дахин шалгалт ахиад авч байгаа ингээд бөөн уур зодон болгох төгтөг. Сарагийн ээж Иесуг авах дээрж манай охин 1-р байранд орсон байхад юун дахин шалгалт вэ гэхэд би тооны багшаар зохицуулах гэсэн боловч бүтсэнгүй л гэж юм. Тооны багшид 500 саяг амлаж энэ үйлчлэлийг хийлгэсэн бөгөөд Жионыг миний машинаас ноутбук аваад ир гэж явуулсан хоорондоо нойрны эмдээ цайтай саваар сольж тавьжээ. Тооны багш Иесугийн авгахаас үлдсэн 300 сая авъя гэхэд чи ажлаа дутуу хийчгээд за яг чамд ахаад нэг даалгавар өгье гэж хэллээ. Харин ааштай сайраач би 1-р байранд орсон штэ. Найзуудтайгаа удирчлага хийгээд Instagram дээр хүртэл зураг тавьсан. Одоо би яах юм бэ ээжээгээд бараг уурлаад ээжигээ зодох нэ. Хүүхдээ буруу хүмүүжүүлэх ийм л аюултай. Болохгүй зүйлийг хязгаарыг зааж өгөхгүй бол ирээдүйд улмал аюултай жижиг мангасуудаар дүүрч байна да. Дараагийн өдөр болоход тооны багш маань амиа хорсон олдлоо. Цагдаагийн газраас Иесугээс ирж мэдүүлэг авахд та камерын бичлэгийг үзээрэй. Багш нэг хүүхдийн усны савнд нойрны юм хийсэн. Тэрнээс болж бид маргалцсан гэхэд мөрдөгч түүнд сургуулийн камерын бичлэгийг үзүүлэхэд ий багшийн хэсэг алга болсон байлаа. Чамайг өөрийнх нь бүх карьерийг гутаасан, чамаас болоод амиа хорлсон гэж гэрээс л багш үлдээсэн гэж хэллээ. Иесус маань гэртээ ирэхэд оройн багтаа хүмүүс орж ирээд нэвшөртлэн зодож хулгаалдаг. Иесус машинд ороод сэрхэхгүй байсан чинь амьдаар нь авчир гэж хэлсэн штэ. Яагаад ингэж хэтрүүл зодож байгаа юм бэ? Хөөе сэрээчээ гэхэд Иесус нөгөө хоёрын гарыг хазаад баахан зодоон болдог. Ухаан алдаад сэрхэд эмнэлэг түүний хажуу Жион сууж байлаа. Иесус ухаан алдахаасаа өмнө түүн рүү залхаж дуудаж илтээ. Иесус өөрийг нь зодсон тахаа залуучууд өмнө караоке зодолцсон мапын боссын толгойлогчийн хүмүүс гэдгийг сандаг. Аавх нь хуульч Иесуг Жионы давчраад хэсэгтээ энэ байгаарай аюулгүй гэхэд Иесус хэрэггүй би зочид бодолд орно. Жионы ээж түүнд хандан чи 10 жилийн хүүхдэд юугаар яриад байгаа юм бэ? Манад байл гэлээ. Алей тэр хуцыг солиод ир. Сольж өмсөн хуцыг нь хардаа үнэн игдүүтэй хоцос өмсчээ. Ингээд маргааш болж Иесус маань шалгалтаа өгөхөөр сургуультаа ирдэг. Иесугээс болж багш нь амиа орлсон гэж үзэн хүүхдүүд түүнээс зайгаа барьж байлаа. Харин Мисүг хусаг бураам гороо ирээд яагаад таг алга болж байгаа юм бэ? Майн талхаг ид би чамд итгэж байгаа шүү. Чиний буруу биш ээ л гэлээ. Анхудаа түүний талд хэн нэгэн зогсож байгаад Иесус маш их баярлдаг. Шалгалтаа бүгдээрээ хичээнгүлэн өгч хариу гарахад манай Иесус яасан гэж шалгалтандаа тэнцэн байлаа. Ингээд уйлрахгүй боллоо шүү. Багш нь бүр баярлагыг харснаа хүүе чамайг хүн харах юм бол 1-р байранд орсон л гэж бодох нь. Манай Жио мэдээж 1-р байрандаа эргэн орлоо. Иесус түүнд баяр хүргэн надад итгэсэнд баярлаа. Тэгээгүй бол би тэмцэхгүй байсан гэхэд чамаач гисэн би талархаж байна. Надад ором өгсөнд. Энэ бүх яриаг харсан бураам гуниглан дээвэр дээр гаран зогслоо. Энэ үцээрээ ирээд ингэн гэж мэдсэн бол би Америк руу явдаг гэж чамайг би энэ сургууль шилжиж ирсэн болохоор чинь дагаад л орсон. Юу н Иесугийн сургууль ирснээс хойш бүх зүйл оронгоороо эргэлээ. Чи ямар нэгэн зүйл хийгээч гэж хатгалаа. Иесус хуучин сургуулийнхаа найз нар ирээд танаа аав чинь тахаа бүлгийн хүмүүс намайг ир зодсон. Чи явуулсан уу? Үгүй аав намайг байнга босдод задуулдаг гэд надаас ичжин гэд намайг зодох гэж байхад аав ах чинь залхсан. Шин сургууль чи ямар байна да? Иесус чамд л сайхан байгааз намайг байхгүй болохоор чи алин болго ингэж амьдрах гэв. Хөө Иесус чамд сургуулийн дөрөнд хуцаж чинь үнэхээр сайхан зохиж байна гэсэн чинь дунд тур гаргачаад яваад өгдөг. Иесугийн осны дараа дуу хий
Би аль юм болгон ингэж хулчгаар амьтан шиг царайлах вдэ. Үнэхээр өөрөөр амьдрах хэрэгтэй шүү гэж бодон өрөөндөө орох гэтэл нөгөө танхаа найзууд нь Иесус шилжсэн гэд өөрийгөө мундаг гэж бодсон юм бах та. Аав нь мафийн босс айлаа гэд өөрөө бол хулчгаар амьтан штэ. Чимээгөө түүнийг хошруулад хэдүүлээ сайхан даалгаад авъя гэхээрэг сонсчихдог. Иесуг ирэхэд Жион ээжтэйгээ хамт төрсөн өдрийн дуудуулж билүү үлээлгэлээ. Энэд хуучин дарсамжин гарах ба жил болгон хуульчтайгаа хамт төрсөн өдрөө тэмдэглэдэг байж л дээ. Миний эрх жилийн хүсэл бол ээж аав хоёртай хамтдаа баяраа тэмдэглэх гэж хүссэн ч яг тэр өдөр ээж нь машины ослоор нас барсан юм байна. Учир нь аав нь загвуу учраас Бархай сургуулийн үйл ажиллагаанд аавх нь өмнөөс оролцож явахдаа машины ослоор нас барчээ. Энэ үеэс эхлэн ааваасаа хүндэрч танаас л ээж нас барсан. Тэр сургуулийн чинь хараад идэсэ гэж аавтайгаа маргалдаж эхэлсэн юм байна. Иесу маань ээжийнхээ зургийг хараад уйлж хитгэж Жион өрөөнд нь ороод ирдэг. Иесу миний төсөө өдрөөр ээж маань нас барсан учраас би тэмдэглэхгүй нэлээд олон жил болсон. Гэхдээ хөслөө бодож лаа үлээх үнэхээр сайхан байлаа. Баярлаа. Жион түүнээс чи юу хүссэн бэ гэж асуухад миний хүсэл дандаа эсрэгээр учраас би хэлэхгүй л гэлээ. Түүний хүсэл бол сургуулийн сурагчдыг сүрээсэй гэж хүссэн ч яг үндэ эсрэгээр биелдэг учраас бүгдийг нь анжааралтай байхыг хүсжээ. Даанч захирлын эрх мэдлийг Иесугийн авахад өгсөн байлаа. Энэ үеэр нэгэн сурагч мотоциклтай сургуулийн кампуст ороод ирдэг. Мэдээж мафийн боссын хүү дуухыг шилжиж ирлээ. Яг л анх Иесус шилжиж ирсэн шиг багшигаа тулгснээ. Намайг дуухыг гэдэг асуудал энэ андуудаа. Ариун цэвийн өрөөнд ортол бүр тамхи татаа сууж идэв. Тэгснэ яасан? Тамхи татах хориотой юм уу? Иесу, ерөн сургууль тамхи татах хориотой бус шүү дээ тэнэг минь. Дуухи, тэнэг байгаад минь уушлаарэ. Одоо л мэдлээ. Иесу түүнд хандан чи юу яах шилжиж ирсэн? Яхав дээ танаа сургуульчин алдартай эздээ. Тэгэж ярил би сурлагаараа чиний дээр ордог байсан шүү. Чи хамгийн сүүлд харин би яг дээр чинь. Тэгээ чамаа сургуулаас шилжсэн чинь бас уйтгартай байна. Надад ганцхан л зориг байсан. Чамааг буулгаж авах. Бас одооноос жоохон ухаантай амьдардаг юм билүү? Иесу ухаантай амьдармаар байгаа бол наа тамхи бол. Байнга нүдний шилдээ дараахан эби маань шилээ аваад нүрээ бодаад үнэхээр хөөрхөн болчихсон байдаг. Иесу дээр ирээд би ер нь чиний ачаар урам зоригтой болсон. Сургууль сориулна гэдэг чинь боломжгүй зүйл мэт санагдсан. Гэхдээ хүн болгонд өөрийн гэсэн мөрөөдөл байдаг шүү дээ. Эбиний хувьд нуур бодлыг өөртөө ихтэй болохтой холбон тайлбарладаг гоо сайхны ютубер болсон юм байна. Иесуч хөөгчи үнэхээр өөртөө ихтэй харагдаж байна шүү. Эби хүмүүс ч гэсэн бичлэгт маань урам зориг өгсөн сэтгэл бичээд би их жаргалтай байгаа. Даанч аав ээж үргэлж Сера шиг хичээлийнхээ төлөө яв гэдэг болохоор жаахан айж шүү. Иесу, чиний одоо хийж байгаа зүйл чинь юу ч байсан чиний л зөв. Тийм болохоор битгий санаа зов. Эбийн баярлаа гэж хэлээд Иесугийн гарыг атгадаг. Нэрэ чи төрөний урал өнгөлөгчөө хэн төвөх гэж байгаа? Надад үнэхээр их тус болсон нэг хүн өгнө. Чи яриа Жион төвөх гэж байгаа мó? Жион цай юм уу? Жион даанч буран цай штий. Түүний баян болохоор зандаа тарахгүйгээ сэтгэлээ эшлэхгүй байгаа. Энэ үгийг санснасаа хойш байж ядан Иесу маань зүгээр сууж чаддгүй. Ээж нь хандан Жион хажуу ихчи. Бураантай уулзгаар явсан. Та одоо орой олсон байхад жоохон хүүхдэд санаа зовдгүй юм уу? Үгүй бураантай явж яхад нь юу санаа зовх вэ? Дараагийн өдөр болоход би нэг гой сайхны ютубер болсон гэдгийг Сера мэдээд бичлэгийг нь үзжээ. Хөөрхий аав чинь чамайг заавж энэ сургуульд оруулсан байхад чамайг ийм юм хийж байгаа гэдгийг чи мэдэх болов. Аавыг чинь би эсвэл ажлаас нь халуулчих уу? Эсвэл чи надад тус хөрөх үү? Хөөрхий би юу ч хийсэн хамаагүй хийж өгье л гэлээ. Иесу харин Жионд авсан уруулын бодгаа өгөх гэж ичиж мөнгөний хооронд бураам төрүүлээд яа гэж л уруулын бодог бэлгэлчихлээ. Иесу боож өгөх шахан сууж байсан чинь хосоо гэрээд юу нуугаад байгаа чи арай нууцаар идэх юм идэх гээд байгаа юм уу? Үгүй хүүе энэ уруулын бодог байж чи хинд өгөх гэж байгаа. Ингээд Иесу хосоог хоёр хоорондоо уруулын бодгаа булаацлаж байтал Мисүг ирснэ юу алав? Иесуг хосоог чамд сайн энэ уруулын бодгийг бэлгэлж байгаа юм гинэ. Мисүг юу вэ? Хоёлаа найзууд штэ. За та ярьстаа би явлаа. Хусаагч юу гэд толгоо нэргээд гайхан гоцордог бол Мисүч баярлаад үлддэг. Жион эрхлэгчийн өрөөнд дуудагдан орлоо. Гэтэл Эби Жион намайг байнга дээрлэж мөнгө авдаг байсан гэж Сарагийн завраар худал хэлжээ. Жионч би ийм зүйл хизээч хийж байгаагүй штэ гэхэд эрхлэгч чи таквондогийн зэрэгтэй үздэй гэж гүрддэг. Жион маань гуниглан алхаж явтал бураам. Жионо чи хизээч ийм зүйл хийгээгүй штэ. Тэр тэгээ тийм чухал гэж юу? Надад хэн ч итгэхгүй байхад. Эсо Жионы гэрт ирээд би дүүний хичээлдээ явахад нь заавал тусалнаа. Ээж нь энэ бүхэн миний л буруу. Надад л болсон. Би ядуу бас хүчгүй гэж ойлгоход Жион бас өрөөндөө мэгшин уйллаа. Сара Жионы чадсандаа баярлан найзуудтайгаа гадуур явж итэл шилжиж ирсэн дуугийн тэднийг өгтөн авч хамтдаа ууд суудаг. Сара дуугийн хандан чи үнэхээр хөөрхөн бас алдартай гэдгээ мэдхүү. Сарач хошгороод би ч алдартай бас хөөрхөн л дөө. Дуугийн хариуд нь би чамаас болоо танаас сургууль шилжиж ирсэн штэ.
Ойрт хачин юмнууд сургуульд эргэлдээд миний дургуг хүргээд ид. Би Иесүтэй дунд сургуультай нэг анги байсан ш. Сэрэч над яриач надад таалагдаж байна шүү л гэлээ. Нөгөө талд Иесугийн ах эрхлэгч бас Сэра гэж болон Пак багштай хамтдаа захирал болсон баяраа тэмдэглээд сууж байдаг. Пак багш маань илт ургуулгасан төрхтэй байгааг анзаарсан эрхлэгч чи бүтэн цагийн багш болж гэрээгээ сунгачгаад битгий муухай царайлаад гэж мөрийг нь базлаад л ямар жигшмээр өгөн бэ. Жианы өрөөнд Иесу орж ирээд алийн болгон чи ингэж суух гэв. Би ч гэсэн сүрч гисэн штэ. Хамтдаа тэмцэе л да. Өмнөх сургуулаасаа хөөгцөн шалтгаан нь сургуулийн тагаачууд нэгэн сурагчийг дооглож бичлэг хийж явах үед нь хамгаалж л дээ. Гэтэл танаа авч шинэ их нэртэй болох гээд ээжийг чинь албаар ослоор өхүүлсэн. Иесу уурсан ч төвчээд явах гэтэл араас нь зохиж өөртөө үгээр эзээр агаад зодулсан юм байна. Мэдээж Иесуг их л зодож байгаа бичлэгнээс болоод сургуулийн хүч хэрхлийн хороонд дуудагджээ. Аав нүг бичлэгийг үзээд шуутгал манай хүүг сургуулаас хасч өгнө үү гэж хэлсэн байна. Аав дээр ирээд би тгээгүй штэ гэхэд аав нь мэднэ. Гэхдээ энэ дэлхийд шударга бус зүйлийг ганцхан чи туулдаг гэж бодоё. Үнийг хэлсэн ч гэсэн эцэст нь хүн төвчж чаддгүй юм. Иесугийн осны дараа өмгөөлөгч аавд нь хандан уялдуу чин засварын газар очисон өдөр эхнэр тань асал орсон өдрийн мишлэг устсан байна. Аав нь чимээгүй мөрдлөг хийгээрээ. Тэгэхгүй бол Иесуд маань аюултай. Хэрвээ намайг өгөх юм бол манай хүүг харж хандараа гэж загчээ. Иесу эрхлэгчийн өрөөнд орж сурагчдын Жионы тухай элдээ тусгаж бичсэн өргөдөл болон флашийг өгдөг. Тэр дотор Сэра дуухид хандан чи Иесугийг хизээж ялж чадахгүй гэдэг шиг би ч гэсэн Жионыг дийлэхгүй учраас арга хэрэгэлсэн. Энэ яриаг нь дуухий бичиж авч л дээ. Нөгөө тооны багш гэсэн бүх үнийг ишлэн гэж сургууль дээр ирэхэд дуухигаа болох мафийн босс Иесугийн авахын тушаалаар багшийг хөнөөж амиа хорсон болгож үлдээсэн юм байна. Энэ бүх болохыг чинь би сошиал цацсан шүү гэж сүрдүүлэхэд эрхлэгч ойлголоо ярилцъя гэдэг. Харин Иесу дуугийн хоёр өмнөх сургуультай сайн найзууд байж л дээ. Гэвч дуугийн бейсболоор хичээлж явах үедээ гараа гэмтэж зан авир нэхэд өөрчлөгдөн тэр үе тахаа залуустай уруу татагдан нийлэх болсон юм байна. Иесуч чамд баярлалаа гэж хэлэхэд дуугийн зүгээр дээ. Би харин аавынхаараас хутгаллаа. Одоо яанаа л гэдэг. Энэ үе Жион түн рүү залглаа. Иесу яран ирэхэд Жионы ээжийнх нь хоолны газрыг төвөөжээ. Юу болсон юм гэхэд чи юм болгоо эздээ. Дахиж манад ирэх хэрэггүй. Учир нь дуухигийн танхаа аав ирээд хурдан эндээс нөө эзэн солигдсон. Жион эзнийхэн доорыг үл би тохиролцъя. Эзэн танай Иесу штэ чи мэдээгүй мүү? Big Picture группийн өв залгамжлагч бол Иесу. Ингэж дунд нь яс хайсан юм байна. Big Picture групп нь ганц сургууль биш барилга, entertainment гэд олон зүйлсийг эзэмшдэг. Яг захирлаар Иесугийн авах санал хураалтаар тэргүүлэн сонгогдох мөчөд Иесу маань ороод ирдэг. Би бол энэ группийн өв залгамжлагч бас Бархаа сургуулийн захирал. Хувьцаа эзэмшигчид юу вэ? Юун жоох хөөхт вэ? Хуульч чимээгүй айцгаа Иесу санал хураалтанд оролцоогүй учраас энэ удаагийн хураалтыг хүчингү тооцож байна. Дараагийн санал хураалт Бархаа сургууль дээр болно. Энэ үед Ибийн Жионтой уулзахад тэр хоёрын анх тайлцж байсан түүхэн гардаг. Ибийн адилхан нийгмийн халамжаар сурдаг байж баяалын хүүхдийн дүр эсгэж Жионд худлаа ярьдаг байлаа. Сарагийн эжийн компанид Ибиний яв ажилдаг болохоор түүнийг дээрлэж эхлэх мөчөд Жион чи надтай адил нийгмийн халамжаар сурдаг яагаад дуусан юм? Ибийн би 3 жил яаж тэсэх юм гэж хэлжсэн байна. Жион түүнд хандан энэ удаа ч гэсэн чи намайг ахин худлаа ярьж хурлаа. Иби чи намайг үнэхээр уучлаарай. Намайг үзэн ядаж болно. Гэхдээ Иесуд ямар ч буруу байхгүй шүү. Чи түүнийг буруугаар ойлгожээ. Мөн сургуулийн сан хэцүү байдалд ороо шин захирал дахиж нийгмийн халамжаар хүүхдүүдийг сургахаа болжээ. Хуульч Иесугээс Бархаа сургуулийг одоо ямар байна? Иесу аврамаар байна. Мэдэхгүй байсан зүйлсийг бас чин сэтгэл гэж юу болохыг ойлгуулсан. Хуульч одоо тэгвэл цаг нь болжээ. Аавчин чамд амьд ахтаа захирал болоосаа гэд энэ бэлгийг үлдээсэн. Нэгэн утас байх ба ээж нь хүүдээ хоол хийж өгч буй аж аргалтай төрхийг аав нь бичлэг болгон үлдээсэн байна. Бас ээж нь машинаа барьж явхад гинт хоромсон ажиллахгүй болж хар хайлцганд бичлэгэнд үлджээ. Нэгэн бичвэр байх ба хуульч аав чинь үлдээсэн сүлийн захаа гэж хэлдэг. Захирал сонгох хилцүүлгийн өдөр болоход аав ах нь өөрийгөө баахан рекламдаж 18 настай хүүхдийг яаж захирлаар тавих вүлээ? Начиг мэргэжлийн бизнесмен хэрэгтэй. Харин Иесу мэдээж 18 настай хүүхдийг захирал болгоход хэцүү л дээ. Тийм ч болохоор аав минь намайг сургуулаа төгссөн хойноо захирал болго гэж хэлсэн баг. Миний шунлаас болоо сүрэлсэн зүйл их байгаа. Гэхдээ сургууль бол нэг хүний амьдралыг хариуцдаг газар. Ийм газар мөнгөтэй гэж боломж олгож мөнгөө гэж гадуурхыг хинээс сурсан юм бол? Аавгахын хэлдгээр захирал бол бизнесийг хариуцдаг хүмүүс. Гэхдээ хажуугаар нь сурагчдыг зөв хүмүүжлэр хүмүүжүүлдэг сурган хүмүүжүүлэгч. Сургууль дээр нөхөрлөж, муудалцаж, олон сэтгэл хөдлөлийг, мэдрэмжүүдийг суралцдаг. Нийгмийн халамжийн төвчний хүүхд хичээгээд нэгдүгээр байранд ордог газар өдийг хүртэл Бархаа сургууль байсан. Би захирал болохгүйсэн ч зүгээр те сургуулийн юм төрхийг авч үлдээсэй гэж хүсэж байна. Дараа нь Биг багш гарч ирээд би бол цагийн ажилтан. Наа захирал намайг грээд биш бүтэн цагийн ажилтан болох нөхцлөөр өөрийнх нь талд ажиллахыг даалгасан.
Бас тооны багшийн үхэл би түүнийг сэжиглэж байна. Ааваа хуурлаж худлаа яриад гэж орилж бөөн шуугаан болдог. Иесүү аав ээж хоёр минь хоёулаа ослоор нас арсан. Ээж болон аавыг нас барахын өмнөх өдөр та машиныг нь сольсон мэдтээ. Сургуулийн сангийн мөнгнөөс хууль бусаар та ашигласан. Аав ах нь тэгээ чам нотлох баримтайгаа мó? Өмөөлөгч мэдээж байгаа. Энэ бол нуусан гэмтхэргийн баримт. Энэ баримтыг эрт задруулсан бол эсвч аюул орох магадaltaй байсан. Наад захирлыг одооноос мөнгө завсан болон хүн амны эргээр сэжигтнээр татаж байна. Наад захирал ч юм уу одоо юу вэ гэд ахсамнаж өглөө. Өмгөөлөгч би одооноос танаа группийн биш эсвгийн өмгөөлөгч. Ингээд наад захирлыг шүүхээс хорих шийдвэр гаргасан байна. Мөн манай эсв мэдээж төгсөөд захирал болно. Ингээд найзуудтайгаа эргэн уулзаж хоорондоо эвлэрч баяр хөөр дөрөн цагийн цугаатай өнгөрүүлсээр. Эсв хичээлийн хэцүү бас уйтгартай. Гэхдээ нөчүүдийг дурсах үе хожим нэрнэ гэж хэлээд цоврал маань өндөрлөж байна. Бичлэг маань таалагдсан бол лайк болон сабаа дараад зүрхний эможи үлдээгээрэй.